та хариулахгүй гэж болно. Биднээс нэвтрүүлэгтээ зарим сайхан одоо өргөн буянтай үзэн хэмэртэй хүний шиг юм удам угсааг сонирхох дуртай байдаг юм. Хоёул тэндээс яриагаа гэх тийм ээ. Тэгэхээр. За би Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Миний дээд авгийг бол Амбуугийнхан гэдэг. Амбуу эмэх энэ эрвэл Манжи хааны адуучин байсан. 5 сайхан хүүтэй нэг охинтой ийм айл байсан юм. 5 хүүгийн 2 нь одоо богдын шийдвэр лүндэнгээр их авраг болсон ийм бөхчүүд. Хангай ишчимп Пэл гэсэн 2 хүн байдаг. Би Пэлийнх нь ачхуу. Тий, Пэлийнх нь ачхуу. За ингээд бядвал ер нь дээр үесэн морьтой бохтой уйлдэж холбогдож ирсэн ийм ус. Одоо ч бидний манай удмаас бол морь бох үргэлжлэсээр байна. За морьул олон дэх алдартай байгаа дөө. Одоо Монгол улсын Мангалай уяач онгоо миний төрсөн дүү. Монгол улсын Мангалай уяач юу ухан гэдэг бол энэ Амбуугийн 5 хүүгийн хутгийнх нь ачхүү. Тий. Тэгээд эднээс бол одоо энэ ухны чинь хүү одоо дөнгөж 30 арай чүрээгүй байгаа 30-аад настай хүүхд Монгол улсын алдарт уяач байгаа. Манай дүүгийн нэг хүү Сэргэлэнбаатар гэж хүү мод 30-аад настай хүүхд алдарт уяач болчихсон. Одоо бид энэ адуугаараа алдарч явдаг ийм улстай. Манжи хааны тарган сүрэгч нь одоо Сүхбаатар нутагт байсан гэж ярьдаг тийм ээ. Тий. Тухайн үед нийгмийн тэр үеийнхээ шаардлагаар гарч ирсэн хэрэг байх л да. Яагаад гэвэл зэрэг Манжи хааны адуун сүрэг гэдэг бол уяхад хурдан байхаасаа гадна унахад сайн байх ёстой. Цэргийн унаа шүү дээ нарийн дээр юм л дээ. Тийм учраас бол энэ хурдан сайн хөлгүүдийг тэнд аваачиж малж байсан болтой юм. Гэхдээ мөн тэнд хариулж байсан улсууд ч тал талаасаа энэ олон аймагуудаас очсон улс байдаг юм. Бид ч өнөөдөр өвөгдөөс Амбуу гэдэг хүн жоохон яг хаанаас очсон хүн бэ гэдгийг бараг тодруулж чадахгүй шахуу байгаа. За сүүлийн үед бол ар өөр хангаагаас очсон тийм улва гарч ирэх гээд байдаг. Ингэхээр бол тэнд одоо Манжи хаан өөрийнхөө одоо эрх мэдэлд одоо тэгээ унахад сайн, уяхад хурдан хөлөг байдаг юм уу? Эсвэл одоо тэр одоо сайн эргүүд, сайн ухсааны малуудаан, эр чадалтай хүмүүсээ тэнд суглааж байсан бололтой. Эдний л одоо нэг хэсэг нь бол миний одоо удмын Амбуугийнхан хэмээх одоо дарингийн гошууд өнөөдөр ч одоо нэр сүрийн алдаршуулсаа яваа ийм хүмүүс байдаг юм да. Сүхбаатарын одоо хурдан сайхан хөлгүүдийн буян азарахгүй юу ч байдаг ингээд хурдны огшил чинь дахиад Монгол руу тархаж байна шүү дээ. Юмны буян буцаад дэлгэрч байгаа юм биш үү? Энэ бол яа харахгүй тийм л дээ. Урдын Манжи хааны тэр торгон сүрэг тэнд байсны хувьд даринг нутаг хурдантай байх нь бол гарцаагүй. Тэрийг зөвшөөрч хэрэгтэй. Тий. Гэхдээ тэр сайхан удам огшлыг өнөөдөр хүртэл хадгалж яваа өнөөдрийн энэ одоо юу уяач ухаан уяачд Сүхбаатар дарингийн одоо энэ гашууны уяачд дин одоо ур ухаан эдний арга ажиллагаанд бол бас бахархмаар. Сүхбаатараас энэ их хурдан хөлгүүдийг бусад аймагуудад аваачиж жишээлх юм бол одоо Өвөр хангай, Хөвсгөл Монголын бүхэл аймагт одоо Сүхбаатарын энэ хурдан хөлгүүд та нар харж байгаа хуралдаан болоход одоо Сүхбаатарын дандаа тэндээс гэж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр зүгээр ургуулan бодоход Сүхбаатарын ард түмэн бол бас үе дамжсан тийм торгон сүрэг дээр удам угсаа сайттай сүрэг дээр үлдснээсээ гадна
тэрийг үргэлжлүүлж чадж байгаа ийм бахархалтай түмэн гэж би бодож байгаа. Тэгээ Монголын бүх сайн ирчүүдийг хулгайлж авчираад тэндээ сайн мөртэй явсан гэж хөлт ашигладаг шүү дээ. Тиймэр байдаг үгүй. Байдаг. Тэгэхээр Сүхбаатар аймаг бол шилийн сайн ирсүүлэлтэй байх бас нэг нөхцөл бүрдсэн газар л да. Яагаад гэвэл зэрэг Манжи хааны торгон сүрэг яг одоо Сүхбаатар аймгийн тэр хил дээр байсан. Тэгээд одоо тэр урдаасаа одоо Манжаас Хятадаас чин одоо жинчи тодалдаач зөндөн одоо их ирдэг. Ирээд юу яхтай бол нөхдүүд одоо яадгүй хөтэй зэрэг анхар шахархан там дээр юмуд авчирч угаад тэгээд Монголын одоо нөгөө баялаг ноос нодорчин тэр чигээрээ одоо хилээр одоо жингийн том цуваа болоод ингээд гардаг. Тэ одоо өнөөдөр л энэ уул уурхай юм гараад байгаа гэдэг шиг л одоо тухайн үед тийм л байсан байна л да. Тэгэхээр одоо Монгол хүн гэдэг чинь тэрийг одоо хайрлах, харамлах ийм сэтгэл төрдөг юм байна. Энэ төрдөг учраас бол тэрийг гадагш нь гаргахгүй гэхийн тулд замаас нь нөгөөдөл чинь бол авдаг. Сүхбаатарын одоо энэ сайн ирчүүдийн түүх домыг судлаад байхад бол ихэвчлэн өөрөө одоо тэр гарч байгаа жин юунуудаас одоо юмуудын авч үлдээ тийм баян болчихсон тийм түүхэл байдаг. Ягаад гэвэл зэрэг ерөөсөө тэрийг аваад ард түмэндээ тараагаад өгчдөг. Эсвэл одоо үргэлжлээ тэр юу хил рүү гараад л адуу мал юм тууж ирээд л тараагаад өгчдөг. Ийм одоо улсууд байсан бололтой. Би ягаад таны нэвтрүүлэгтээ урьж их бахархаж байгаа нэг бол Хурамс нэгрийн номог төвөгсөн энэ сайхан ном дотор маш олон сайхан номгийн бүтээлүүд байна. Тийм байгаа. Та энийг одоо хинээс сонсов? Энэ чинь том өв шүү дээ. Энийг одоо би олохын тулд нэлийн одоо хүч хөдөлмөр гаргасан л да. За номын санд нэлийн суулаа. Гутагтын бүтээл юунууд гэж одоо их байдаг юм байна. Тэднийг шүүж үзлээ. Өөр одоо манай энэ хутгтын талаар энэ домог момогын юу яадаг улсуудын төвөр юунуудыг цуглаалаа. Тэгээд энийг одоо би цуглааж найргийн хэлбэрт өөрөө оруулж ингэж бичсэн. Энийг бичих болсон шалтгаан бол бас түүхэн их одоо сонин түүхтэй. Би энэ 3 гал тэрээд гэдгийг зөвлөх байна. 3 гал тэрээд чи 3 гал эмнэлэг байгууллаа. Манайх төрөх засагтай төрөөд гарч байгаа хүүхдүүдэд нэг одоо хар дээр бэлэг байх хэрэгтэй гэж одоо түүхэн дурсал бэлэг байх хэрэгтэй гэж би өөрөө одоо бодож гэр бүлийн үнтэй ярьж байгаад тийм бэлэг байх хэрэгтэй. Тэр нь одоо ямар бэлэг байх ёстой хөтэй зэрэг ерөөсөө нэг ном бай өглөгийн дээд ном гэдэг шүү дээ тийм ээ. Өөрсдийнхөө одоо оюун ухаан шингэсэн, өөрсдийнхөө хөдөлмөр шингэсэн ийм юм хийя гэд одоо энэ гутагтын бүтээлүүдийг номын сан суулаа эндээс цуглаалаа домгуудыг тэгээд би бичээд оролдоод байсан чинь болмоор боллоо. Тэгтэл харин ноён гутагтын номын уралдаан гэд зарлаад ирдэг юм байна. Энэ шилдэг тэрэнд орууланган энэ номыг бүтээнэгээд би одоо бичээд манай гэр бүлийн хүн редактор хийгээд ингээд одоо энэ гэр бүлийн бүгдийнх нь одоо оюун ухаан хөдөлмөр шингэсэн ийм номыг төрөөд гарсан хүүхдүүрт одоо бэлгэлэхээр ийм болж одоо тэгээд энэ хүүхдүүрт бэлгэлж байгаа ийм бэлэг. Тэгээд надаас хэд хэдэн асууж байлээ. Гэхдээ таны энэ ном энэ айлын юу хойд одоо бурхан дээр хадагтай тавиад байх ямар учиртай юм гэж. Гэхдээ тэр намайг шүтээгүй л дээ. Хутагтыг шүтж байгаа юм. Арга байхгүй хутагтын тэр их оюун санаа тэр их одоо арга чарга шийдэг юм уу авьяас бэлэг тэр үр хөөхдөд одоо шингээсэй гэж бятад тэгж шингээсэй гэж бэлгэлж байгаа. Тэр их хэсэгч тэгж бодож байгаа байх гэж би бодож байна. Тийм учраас л энэ номыг бүтээж гарч ирсэн түүхэн тэр зүгээр харин энэ номыг бичээд
одоо том бахархал төрж байсан. Гэхдээ энэ чи юу вэ? Чи одоо бараг 70 хүрэх насны дээрээ би ийм ном хийчих гэж ингэж бахархын зэрэгцээгээр бас бахардах сэтгэл төрж байлаа. Юунд гэвэл би нэг 5 сар л бичсэн ном доо. 5 сар. Гэхдээ чинь 5 сар юу бичээд ийм ном бичих юм чинь 50 жил бичвэл мөн их юм бичихнэ гэд нүдэнд ийм дэвхээсэн ботууд харагдах шиг болсон шүү. Тэгэхээр хүнд би энэ дээр юу гэж энийг ингэж хэлж ийнө гэдэгт зэрэг хүн ерөөсөө өөрийнхөө потенциалыг ашиглаж чаддаггүй юм байна. Уучлаарай потенциалыг нөөц одоо би садад оруулаад ярьчлаа тий. Ийм учраас хүн өөрийгөө илрүүлэхийн тулд ажиллаж байх хэрэгтэй юм байна. Магадгүй миний энэ авьяас илэрхгүй ч байсан тохиолдол байсан байж болцсохгүй. Тийм учраас хүн бүр ямар нэгэн авьяас байна. Тэр хүч хөдөлмөрөө тэр авьяасаа ашиглаж илрүүлж байх хэрэгтэй юм байна шүү гэж одоо би энэ залууст загч өгдөг да. Таныг бас ямар нэгэн хэмжээгээр домог судлаач төдийгүй түүхэндээ үн ч юм уу гэсэн бодол төрөд байгаа байхгүй шүү. Догшин ноён хотогт доёд олон шандын хит центр гэдэг нь дандаа нөгөө түүхэн шалуудаар тодруулсан байдаг. Доёд чинь түүхэн дан түүхэн. Өнө газар шинжээш доёд шүү дээ. Тэгээд наадах чинь юу гэдэг зэрэг доёд хотогт хоёр тэнд юу яж байгаа тэр юу олон шандын тэнд яг наан чинь байгаа да тэнд одоо тийм арга яс байна тэнд юу байна дор нь одоо их далай шиг юм ус байна тэр гэсэн юм юунод байгаа юм. Эндээс үл хотогтын их олон түүхийг одоо сонирхч үзэж мэдэж болно. Орч үеийгээр ярих тул тэгээд энэ номыг ингээд энэ чи нэлээд үнэтэй гарна. Би бас ганц нэг ном хийдэг хүн мэднэ л дээ. Тэгээд бас л өргөн гарна тэгээд түмний баянаар болдог л ах та тий. Үнэгүй тараагаад байхад. Тий энэ үл одоо яг одоо болно л доо. Ягаад гэвэл зэрэг бэтчэдэн 3 гал имдэг 3 гал тэрээд гэж нөгөө хувийн аж ахуйтай болсон тийм ээ. Тэгэхээр хүн ерөөсөө дандаа ашиг олохын төлөө бас биш. Хажууд нь бас буян үлдэх юм шаардлагатай. Буян үлднэхдээ зэрэг бид нар одоо ном уншаад яагаад байх тийм одоо маань уншаад байх юугаар бол бас авьяас үлгээр таарах. Тийм учраас ерөөсөө номоор одоо өглөхий төрж байгаа одоо хамгийн одоо энэ төрөөд гарч байгаа хүүхдүүдэд жинхэнэ одоо хүйд орсон чулуун 3 гал эмнэлэг дээр үлдэж байгаа байхгүй тэр хүүхдийг. Тэгэхээр хүйд орсон чулуу гэж хүний төрсний том түүх байдаг шүү дээ. Хаач гэсэн одоо юу дагаж явдаг. Ийм учраас би энэ хүйд орсон чулуун тэр юу өөрөө итгэн төрсөн голомтоос нь тэр хүүхдэд одоо мөнгөд хадгалж явах өөрөө хөрлөгийн дахиж байх ийм нэг бүтээл юм хийя гэж одоо бид нар гэр бүл дээрээ хэлсэн. Тэгээд хийсэн байгаа. Тэр нь өөрсдийнх нь одоо хөдөлмөр өөрсдийнх нь оюун ухаан шингэсэн ийм байх ёстой гэсэн ийм учиртай. Тэгээ яг хуу зарим улс чад хатгалаа явах байх, зарим нь үгүй л байх л да. Тэр нь бол одоо янз бүр л байх. Тэр бол өөрийн хэрэг шүү дээ. Тий. Намайг дөнгөж төрөнгүүт нь нэг амбаа гэдэг нэг өвгөл ам жоохон юм жижиг ном өгсөн гэлээ. Сахиул ном гэдэг. Одоо бол тэр ном яг хуулиастай байдаг аахгүй миний. Манай хүүхдүүд ч ажилласан сахиул ном гэж ярьдаг. Тэр номыг би задлж үзээгүй, юу байдгийг ч мэдэхгүй, төгдөөр өссөн 8-9 хуудас байдгийг. Одоо бол баримтгийн хуучин баримттай нэмээд явдаг байхгүй. Тэр шиг таавал Монголын ард түмэнд хүүхдүүдэд сахиул номыг өгч байгаа юм байна шүү дээ. Одоо үндсэндээ тийм. Ер нь одоо хөтөл явж илээ дотор нь шүлэг байна уу, дуу байна уу, юу байна уу одоо хамаа. Монголын ч одоо нэг ёс заншил ерөөсөн юм шүү дээ. Төрсөн газараас хүн заавал нэг юм өөрчилж явдаг. Энэ дээр говийн өвгний захиас гэсэн миний нэг найрглал байна. Тэнд би энэ гадаадд явж байгаа нөхдүүд эх орноос чулуугаан үрдэлж явж байгаарай. Эмгэг хуучнаас эн чин авардгийн шүү, элдв одоо гажууруу юмнаас хамгаалдаг юм шүү гэсэн юу энэ дээр байгаа. Яг л одоо тэрэн шиг ийм ном юу яаж байгаа юм л да. Би 1944 оны Мэчин жилийн зодын жил Сүхбаатар аймгийн Онгон сумын Онгон элсэнд оторчиныг өртөрсөн хүүхэд. Тий. Тэгээд эд хүйтэн үе байсан нөгөө намайг гарахад намайг яг гарахтай зэрэг манай өвөө аав самбуугийн мөнгө гэдэг хүн манай аав цэнцүрэн хоёр
яг тэр асчсан шавгнаас аваад тэгээд одоо хүүдэн одоо яг тэр нөгөө энэ ном шиг ийм юу бэлдэж энэ нэг могой борохой ийм борохой хийж над өгсөн байдаг. За баг байхдаа би нөгөөхөр чинь тоглоод л хүүхд шуухт элдээд л ингээ явдаг байсан. Одоо ингээд хав хар болчихсон юм манайд ингээ хадгалаад байгаа. Би нэг юм сайн мэднэ л дээ. Хамгийн сүүлд эхлээд би танаас орж ирэхэд асуун шүү гэсэн. Жахтан нэг сайхан дуу байдаг шүү дээ. Таны үг тийм ээ? Тий, Дарин нутаг гэдэг дуу. Энэ одоо миний анхны бүтээл. Энэ дуу хийгээд би ийм найраг юм бич болох юм байна гэсэн санаа надад төрсөн. Тэгэхээр энэ Дарин нутаг гэдэг дуу бол хүмүүс үнэхээр одоо их сонирхдаг ийм дуулда. Энийг яагаад би яг ийм дуу хийх болбох тэ зэрэг ерөөсөө би ч одоо их Дарингийн гошууны их том бөхчүүдийн удам. Хурдан морь одоо уяач удамтай хурдтай ийм удам өгсөний хүн одоо нэг энэ нутаг орондоо ард түмний дэн одоо нэг шүтгэлжүүлчих юм хийчихээсэ гэж ингэж бодсноо. Гэнтхэн энэ дууны үг яг нэг 2 мөрн орж ирээд нэг 10 тонс юм аа. Хадгалаад ингээд аль 2 мөрний яваад байлаа. Тэр нөгөө адууныхын бэлчээрт хүү ногж хорд нэмсэн гэж тийм. Айлынх нь хоймод хүү төрж хүч нэмсэн гэсэн энэ 2 мөр орж ирээд ингээд яваад байсан. Гүй бичих гээд байсан чи ерөөсөө л болчихгүй бодоод өдөр шөнөгүй бодож ирсэн л да тэр үед. Тэгсэн чинь нэг өглөө босоод би ер нь өглөө их тусдаг юм байна. Нэг өглөө босоод ёо жаахан байж ингэж бодож өрөөж ирсэн аа. Нэг юу ороод ирэхдээ нэг авраг хүчит бөхчүүдийн гэсэн ийм юу ороод ирэхдээ зэрэг нөгөөгийн чинь бичээд доош нь ингээд явчихсан чинь ерөөсө тэр чигээрээ бичээд за нэг 20-30 минут л болсон байх. Энэ дууны үг тэр чигээрээ гараад ирсэн. Энэ авраг хүчит бөхчүүдийн бишээ энэ айдынх нь хоймод хүү төрж хүч нэмсэн аргамжааны дэргэд хүүхэд төлөж ном оруулсан алтан овоо шилийн бөгөөд Дарингийн нутаг миний нутаг гэдэг эн чинь үл зүгээр нэг Бадгаар явж ирсэн. Би Бадгаар биччихсэн. Тэгээд одоо яах вэ гэсэн чинь манай гэр бүлийнхэн сэрот дээр хичээж байна. Тэгээд сэрот дээр хичээд ая хийлгээд ард түмэнд одоо асар их гоё одоо бүтээл болж ард түмэнд их хүрч байгаа. Өнөөдөр одоо бид дуу төрсөн түүхч ярьж байна, ном төрсөн түүхч ярьж байна. Одоо бүр Дарингийн нутгийн хурдны түүхч ярьж байна. Хоёулаа нийлэн түүх ярьж шүү дээ. Бүр тэр байтугай одоо 10-гийн домгуудын том их түүхч ярьлаа. Тэгэхээр өнөөдөр үл их түүхэн номын өдрөл байлаа хоёулаа. Ном өвгөд нөгөө ном эргүүлэн ном ярьдаг шиг хуучилдаг өдөр байдаг шүү дээ юм байна. Тэгээ би зүгээр энэ дээр ийм л дээ. Энэ дуу сайхан дуу. Би бүр Бадгаар нь мэднэ. Тэгээ би зүгээр нэг ийм сайхан домог судлаач нас намтай хүний анхны дууны шүлэг гэж бодог байхгүй. Та намайг зөвөр ойлгоно. Нэг л алдартай яруу найрагч шүлэг байна. Би чинь дууны шүлэг бичдэг юм шүү дээ. Бас л эвгүй хоссон байна даа гэж бодоод байхгүй. Сайн шүлэг байна гэж бодоод байсан. Яг өдөрс дууг байна. Тэр байтугай бид нар болсон нүгэл хурааж боддог шүү дээ. Нөгөө толын хулыг Аваагийн Батхуу зохио зарим нь ярьдаг. Үнэхээр Батхуугаа зохиосон байхгүй. Тэгээ тань шиг л ингэж мөр мөрөнд бодсоор байгаа зохиосон байхгүй. Гацааг үүнийг. Тэрнтэй адилхан энийг бол одоо ингэ сайхан одоо зүгээр магадгүй энэний ар дээр манай найрлаж хөгжимч сүлдэн тавьж мэднэ. Адууныхны бичээс хүү ногож хорд нэмсэн. Айлын хойморт хүү төрж хүч нэмсэн. Аргамжааныхын дэргэд хүүхэд тоглож ном гаргасан. Алтан овоо шигийн богд Дарингийн миний нутаг. Их хоёгоо тий. Ингээд жахтан жойд болсон да. Сайхан байна да тий. Их сайхан байна. Ингээд ерөн зүгээр олон сайхан дууны өгчээрээ. Хоёрдугаар би зүгээр танд хэлгээд ийм сайхан юунуудынхаа домгийн сайхан бүтээлүүдийг бичээрээ. Та ийм элбэг сайхан сэтгэлээ нутгаас авсан байгаа тийм. Ёсч тийм түүхч удам угслаа боддог. Тэр үл одоо гарцаагүй л
нутгаас авсан аав ээжээс одоо уламжилж ирсэн одоо ийм аав ээжийн ч одоо захиа сургаал миний хүү одоо ёс төрөн одоо сайн юу захиж байгаарай, ах дүүгэн одоо сайн харж хандж байгаарай, авгаа хүүхдийн сайн мэдж байгаарай, одоо энэ юунуудыг чи аав ээжийн захиас байдаг шүү дээ. Тэр байтугай миний аав ээж надад нэг том захиас загсан байдгийг. За миний хүү чи хайр газар хол явж ном өрдөн гэж хөсөлж байна. Аавын хүү айл гэр болох нь бол галцаагүй байдаг. Аавда хэрэн ганц л түүний нүур харуулаарай гэсэн. За. Тэгээд би анх танилцсан бүсгүүтэйг гэлсэн өнөөдөр хүртэл одоо ингээд анилаад явж байгаа. Энэ үл би аав ээжийн сахиас биелүүлж байгаа. Агуу их сургаалыг хэрэгжүүлж байгаа. Цаг хугацаанд олон жилдээ тий. Эр хүний үр насыг харж асууж байна. 50 жил болж байна. Тэгээд гэрлээ. Одоо 40 хэдэн жил болж байна. 50 арай хүрээ. Өөр хүүхэд ачаач дэлгэрэл. Одоо зөндөө би хүү охин хоёртой хүн. Миний хүү 3 гал тэрэдийн захирал хийдэг. Охин 3 гал эмнэлгийн захирал хийдэг. Тэгээд ёстой нэг юу өсөглөн бар байснаас өөрөө хурлагнаа барьж иддэг муурын зулцэг байгаарэ гэж юу хэлдэг. Тэр сахасын шиг одоо яг өөрсдөө л өөрийгөө болгоо явдаг. Өөрсдөө баясгаж явдаг. Тэгээд тэрнээсээ жоох илүү гарвал ард түмэндээ бас ингэж гүртээдэг, тусалдаг, эмэндэг, совилдог ийм ажил хийж л өнөөдрийн энэ зах зээлд явж байна да. Гэтэ би нэг зүйлийг бодж байсан. Энэ манай гэр бүл бол Монгол нутагт Монгол хүн хэрхэн амьдарч болох уу гэдэг супер шив үзүүлж байгаа гэр бүл гэж би боддгийн шүү. Яагаад өгтөө зэрэг та хөгснөөгөө өөртөө ярьж гэнэ хүүхдүүд ярьж гэнэ алийг ярьж гэнэ бүгд л ярьж байгаа байхгүй юу? Бүх гэр бүлээр. Гэр бүлээр. Ерөөсөө гэр ган хуйгийн гэдэг айлаас гарч. Яагаад гэдэг би хэлий. Би өөрөө дотоод сургууль өгсөн. Манай авгаа дотоод сургууль өгсөн. Хоёр хүүхэд хоёулаа дотоодын сургууль өгсөн. Тэгээд ерөөсөө стэнг зөвхөн Монголдон амьдэрсэн улсууч. Зах зээл хажуугаар нь одоо оёдлоо хийгээд зах зээл хүүхдтэйгэн эвсэг найрандалтай нэг л тавьсан зорилгынхоо төлөө нийтээрийн одоо эвлэж ажиллаж чаддаг ийм байгаасаа гэж би бодож байгаа. Би нэг зүйлийг асууя. Та ингээд улс орондоо хөдөлмөрлөөл ингээд хүүхдээ өсөж иргээ аж ахуйч хүүхэд сайхан улс орондоо нэр хүнтэй ажиллаад аж ахуйч дэлгэрэл сайхан байна. Энэ үедээ бас зав цагаан гаргаад энэ бүтээл тойрвол сэтгэлээ хандуулж, домог судалж, Монгол орон бахархаж, мордын хямар темрэн сэргэж байна гэдэг нь бас өөртөөлөх жаргалтай байс юм. Одоо хамгийн том жаргал энэ шүү дээ. Тий. Тэгэхээр хүн ер нь би түрүү ярьсан да. Энийг хийгээд сууж явахтан бол яг одоо сайхан л байд. Би бол өглөө нэг 5 цаг орчимд босдог хүн дээ. Ер нь би нэг 5-аас 7-гийн хооронд бүтээлийг хийдэг хүн байна. Тэгээд өглөө босоод юм бичиж юу ячаад тэгжүүтэл авгаа босоод ирнэ. Авгаа босоод цаймаа чанах энэ хооронд авгаадан өнөөдөр ийм юм хийчихлээ гэдэг уншиж өгдөг байхгүй. Уншихтай зэрэг авгаа болж болохгүй байна. Шөөмж янз бүрийн юм хэлнэ. Тэрийг засаад дараа нь одоо биччихсэн хойно авгаа уншаад ингээд редактор байдгийн учраас тэндээ байгаа юм. Над дээр чи би бичсэн байгаа да миний анхны уншигчтэй гэдэг. Амьдрал өдрөг байх сайхан да ирнэ тийм ээ. Имийг гоё харах, их орноо гоё харах. Морины тухай бага ярьлаа. Тэгээд таны одоо би мордоо сайхан давхиж байна вэ? Сайхан давхин. Би ч одоо манай 78 жилийн ойгоор анх энд ирж уралдаж манай дүү өтер чинь нэг шүтлэн төрүүлгэж нэг намын үзүүлж хоёр шүтлэн дараагаар орж ирсэн юм энд. 79 жилийн ойгоор энд ирээд хязгаалмаар төрүүлээд тэрнээс гадна 4 хайрыг аваад ингээд нийт 5 хайрыг авч ирсэн. Тэр чигээрээ өвгөн ноёнд очиод уралдсан чинь нэг төрөө бас 4 хайрыг аваад тэгээд манай дүү онгооч нь шууд Монголоо вэшин болцол хангасан хүн шүү дээ. Тэгэхээр энд
нэг төрүүлсэн тэр юунууд бас их түүхтэй. Тий. Яг бид нар ч бас зах зээлийн үед жаалзгаа юм хийгээд амьдрал авах боломжтой. Тэгээ манайх нэг машин авчихсан дүү морowяд ирчихсэн энэ Эрдэнэ сумын тэнд байхад машинтайгаа давхаад очсон чинь манай дүү нэг адуугаар мэлалаа манай хүүгийн машиныг. За хязгаал насны адуу байна. Удамтай л да тэр удамтай. Нөгөө адууг чинь тэр жил тэр дорн өсчихсэн чинь нөгөө урд жил нь төрүүлсэн амун үзүүлсэн хоёр юутай цуг ойж байгаа юм. Сунгаад байсан чинь тэр ерөөсөн хожигдохгүй байх шүү. За ингэж гоод яг улсын наадамд явлаа. Улсын наадамд явсан чинь урд жилийнхэн түрүү амун хүзүү хоёр ээж явахт бол төрүүлнэ гэж бодоогүй л дээ. Бод үннээ хэлэхэд. За сайхан дахиад ирнэ үйл гэж бодсон чинь холоо төрүүлээд ирсэн. Холоо төрүүлээ. Тэгээд нөгөө урд жилийнхэн амун хүзүүддэг нь 3-аар ороод нөгөө төрүүлдэг нь 9-оор ороод ингэж уралдаж байсан түүхтэй. Тэрнээс орч олон айраг авсан л доо. Олон айраг авсан тий. Сайхан ер нь сайхан сайхан л үт юм бил. Сайхан байгаа нь энэ цагийн ч өөрөө сайхан байгаа сайхан. Тэгэд би яг хөө зүгээр манайх заримдаа бас элбэг дүүрийн юм дээр заавал хариулахгүй байж болно энэ төр гэж асуудаг юм шүү дээ. Харин та бүхэн сайхан элбэг дүүрийн яриа байлаа. Баярлалаа танд. За болсон дээр сайхан төвөгч тийм бэлэг зүүч хүнтэй уулзлаа гэж би бодож байна. Замар тордон байх болтгоо өөрөөс дэлгэрэх болтгоо үүсчин дэлгэрэх болтгоо. За баярлалаа. Таны ажил үүс дэлгэрэх болтгоо.